Би төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн биш боловч яг энэ үндсэн хуулийн цэцгийн 8 дугаар дүгнэлтэн дээр бас байр суурьа заавал хэлж үгээ хэлэх ёстой гэж бодоод орж ирсэн. Яагаад вэ гэхээр өнгөрсөн хугацаанд уг асуудалтай холбоотой нийгэмд маш ихээр юм талцал хуваагдал үүсч улс орондоо яриа бараг одоо үндсэн хууль судлаач болчлоо шүү дээ. Тэгэхээр юуны өмнө эрх баригч Монгол ардын намынханд хэлэхэд та бүхний энэ эрх мэдлийн төлөөх тэмцэл энэ их улс төржилт нийгэмд маш их хуваагдлыг бий болгоо зогсохгүй, маш их үзэн ядалтыг бий болгоо зогсохгүй, давж болохгүй одоо бүх шугамуудыг даваад ийм жолоодлогогүй ийм үзэн ядалт руу бас түлхэж байна. Тэгээс сүүлдээ бүр одоо төрийн бүх институтууд оролцоод эхэлсэн. Засгийн газар, улсын хурал, ерөнхийлөгч, үндсэн хуулийн цэц. Тэгээд бид ингэж суур тогтолцоогоо эвдсэн, ардчилсан үндсэн хуулиа эрсдэлд оруулсан ийм одоо улс төрчлөлтийг бол хүлээн зөвшөөрч болохгүй. Тэгэхээр та нөхдийг бол одоо бас энэ бүх асуудлуудаа хоошин тавиад тангараг өргөсөн улсын хурлын гишүүдийн хувьд асуудалт одоо ийм объектив байдлаар хандаад цаашдаа бид нар одоо яг энэ үндсэн хуулиа хамгаалах, парламентын дархлаагаа хамгаалах талаар одоо юу хийж болох вэ гэдэг ийм өөр яриа руу ороосоо гэж хүсэж байна. Нэгдүгээрт. За тэгээд өнгөрсөн хугацаанд юу болоод өнгөрвөө? 54 гишүүн гарын үсэг зураад засгийн газрыг огцруулъя гэсэн саналыг өргөн барьсан. За уг саналыг улсын хурал авч хэлцээд 71 гишүүн ухамсартайгаар идэвхтэйгээр засгийн газрыг огцруулъя гэж шийдвэрээ гаргасан. За гэвч харамсалтай нь манай одоо 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд тэр 43-ийн 1 гэдэг заалтан дээр угаасаа ийм саналын томьёол бүхий одоо ийм процессын заалт бас орцсон байсан. Тэгээд энэ саналын томьёол дээр бол одоо их хурал алдаа гаргасан гэдгийг нь бол үндсэн хуулийн цэц сая бас тогтоожээ. За тэгэхээр одоо их хурал дээр процессын алдаа гарсан байна гэж үзэж байна. За нөгөө талаас их үндсэн хуулийн цэц дээр бас маш их процессын алдаа бас гарсан тийм ээ. Хоног хугацаатай холбоотой эрх бүхий албан тушаалтантай холбоотой асуудлыг улсын хурлын шийдвэртэй холбоотой асуудалтай хольж хутгаад их асуудлынхаа уралдаан руу аваадсан гих мэт одоо хаана бид нар маш их тийм одоо алдаатай зүйлүүдийг хийчлээ. За одоо энэ алдаануудаа яаж засах вэ гэдэг асуудал яригдчих. Тэгэхээр яаж засах уу гэхлээр нэгдүгээрт үндсэн хуулийн цэцийн энэ 8 дугаар дүгнэлтэн дээр хоёр асуудлыг дүгнэх нь гээд нэгдүгээрт нь болгон цайтай холбоотой асуудлыг томьёолцсон байж байгаа. За эрх бүхий албан тушаалтантай холбоотой асуудлыг бол улсын хурал авч хэлцэхгүй шийдвэр ицсэн байна. За хоёрдугаар зүйлээр болохоор засгийн газрыг огцруулсан 95 дугаар тогтоолтой холбоотой асуудал үндсэн хууль зөрчсөн гэж үзчихэж байгаа. За энэ улсын хурлын шийдвэртэй холбоотой асуудал дээр бол улсын хурал хүлээн зөвшөөрөх хэсэг тухайн асуудлаа шийдэх ёстой. Тэгэхээр өчигдөр бол ардчилсан намын бүлэг бас хуралдаад энэ үндсэн хуулийн цэцгийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ёстой гэдээ бас нэг шийдвэр гаргасан. Тэгэхээр өнөөдөр бид нар энэ 95 дугаар тогтоолтой холбоотой энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх хэсэг зөвшөөрөх тухай нэм тогтоолын төсөл дээр ажиллах ёстой юм шүү. Тэгжиж ядаж эхний ээлжинд энэ голдрлоо зөв зам руу заснаа. Цаашдаа бас энэ төрийн байгуулалтын байнгын хороон дээр ажлын хэсэг гаргаад яг энэ нөхцөл байдалтай холбоотой хуулийн хийдлүүд хаана байна вэ? Энэ процессын алдаанууд яагаад гараад байна вэ гэдэг дээр дэгийн тухай хууль, улсын хурлын тухай хуульд бас өөрчлөлтүүд оруулах ийм ажлын хэсэг гаргая гэсэн санал байна. Тэгээ бид нар ийм бүтээлч байдлаар энэ улс төрийн хэрэглээ зогсоогоод асуудалд хандахгүй бол цаашлаад энэ үндсэн хуулийн асуудал бүр зөвхөтөж тавигдахтэй гэсэн саналтай байна.